За Монгол улсыг ирэх одоо 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. За ялангуяа одоо хөгжлийн чиглэлийн үндсэн одоо зорилго зорилтуудаа хэмжигдэхүйц байдлаар энэ боловсруулсан бол одоо нэлээд сайн байна гэж ингэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж энэ дээр бол сайжруулах зүйлүүд одоо нэлээд их байна. Тийм учраас одоо гишүүдийн асууж байгаа асуултыг хэлж байгаа саналыг маш одоо анхааралтай сонсоож энэ үндсэн чиглэлээ сайжруулах чиглэл рүү яавал одоо үр дүнтэй ашиглах вэ гэдэг тал дээр одоо ажиллах нь зүйтэй юм байна гэсэн саналыг хэлмээр байна. Ялангуяа эрчим хүчний тал дээр бол би түрүү хэлсэн цалхай эрчим хүчний зах зээлийг одоо либералчлах, чөлөөтэй одоо өрсөлдөөнтэй болгох энэ ажлыг ирэх одоо 5 жилд яг хэдэн хувьтай хийх юм бэ гэдэг энэ одоо бодлогоо шийдвэрээ энэ бичиг баримтандаа тусгах ёстой. Тэгхгүйгээр одоо цалхай эрчим хүчний тухай хуулийг бичнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл яг одоо ийм зах зээлийг либералчлах ажлыг хийх юм уу хийхгүй юм уу гэдэг шийдвэрээ засгийн газар эрчим хүчний яам гаргах хэрэгтэй байна. Тэгээ тэр шийдвэр гарсны үндсэн дээр тэр шийдвэрийг тэр бодлогыг хэрэгжүүлэх одоо хууль нь бичигднэ. Тэгэхээр энийг түрүүн одоо ингээд эсрэгээрээ хариулаад ах шиг байна лээ. Тэгэхээр энийг одоо тусгаад энэ одоо үндсэн чиглэлээ сайжруулах ажлаа хийх нь зүйтэй гэсэн ийм саналыг оруулмаар байна. За хоёрдугаар ажил болохоор тэр одоо хөгжлийн тухай хууль дээр салбарууд одоо бодлого гаргахыг хориглоцсон. Тийм ч учраас салбараа бодлого гаргахгүй гэд ингээд байгаа. Тэгэхээр тэр асуудлыг бас цаашид одоо цэгцлэх ажлыг энэ засгийн газар хийгээч. Яагад гэвэл эсвэл одоо тэр 20-50 дээр зөвхөн одоо нэг чагсаалт байдаг. За саяных дээр ч гэсэн би одоо чагсаалт гэж хэлснээс болоо жаахан яриагцлаад уурлаад ах шиг байна л да. Гэхдээ та бүхэн зөвөр л хараарай. Ямар ч байсан ингээд нэг юм дэлгэрэнгүй юм бодлогын бичиг баримт биш байгаад байгаа байхгүй юу? Стратеги биш байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эсвэл одоо энэ 20-50 энэ бичиг баримтаа нэлээд дэлгэрэнгүй сайн одоо бодлогын бичиг баримт болгооч эсвэл тэр хуулийн дээр өөрчлөлт оруулаад салбарыг одоо өөрсдийнхөө бодлогыг цаашаа яаж хөгжих гээд байгаа тэр стратеги гаргах тэр боломжийг нээж өгөөч. Энэ ажлыг засгийн газар хийгээч гэдэг ийм одоо саналыг бол хэлмээр байна. Тэгэхээр энэ ялангуяа гишүүдийн хэлж байгаа энэ санал, энэ асуултанд одоо реакцлж ууралж бохимдохоос илүүтэй энэ хүн чухам юу хэлээд байна гэдгийг анхааралтай сонсоод энэ хүний хэлж байгаа ямыг яавал энэ одоо боловсруулсан бичиг баримтыг сайжруулах чиглэл рүү яавал одоо үр дүнтэй ашиглаж болох вэ гэдэг рүү нэг жоохон одоо нэг өөр нүдээр хараад ажиллаач. Тэгэхгүй л ингээд нөгөө хүний асуултыг, хүний саналыг сонсохоос өмнө ингээд уурлаад бухимдаад байхаар тэр одоо чиглэл рүү ажиллах боломжгүй болчихдөг юм аа. За тэг хамгийн гол чухал юм нь цалхай эрчим хүчний тухай хуулийг бид нар боловсруулж байгаа. Гэхдээ эрчим хүчний яамнаас, засгийн газраас үнэхээр зах зээлээ либералчлах хэдэн хувиар либералчлах юм. Энэ 5 жилд одоо 5 хувиар либералчлана, эсвэл 10 хувиар либералчлана гэдэг юм гарахгүй бол энэ хууль бичигдэхгүй гэдгийг маш товч өгөө тодорхой хэлье. За тэгээ хоёрдугаарт юм нь либералчлах гэхээр буруу ойлголт дандаа яриад ах юм аа. Нэг л их хувьчлах тухай яриад ах юм аа. Тэгэхээр энэ биш юм аа гэдгийг бас ингээд ойлголтоо зөв болгооч. Одоо бүх хүмүүс ингэ тэгж ярих юм. Либералч нэхэр л нэг төрийн өмчийн компаниудыг шүлжээг хувьчлана гэж яриад ах юм. Гэтэл бид нар зах зээлийг либералчлах, чөлөөтэй өрсөлдөөнтэй болгох тухай хуулийг яриад байгаа байхгүй дээ. Тэгэхээр энийг хүртэл ингээд хуулийн дээр бодлогын бичиг баримтаа тусгавал хууль явнаа. Тэрээс одоо эсрэгээр хууль гарчвал бид нар бодлогоо гаргая гэж ярьдаг чинь буруу шүү. Энийг засаараа гэж хэлмээр байна.